За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Нээл тааргийн маань энэ удаагийн хөдөлгөөн дэлгээлт эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаа хэдвэл одоо дараа 7 хоногт гол ямар ерөнхий амьдрал, ажил, карьер, хувийн амьдралтай юу болох вэ? Ямар боломж харилцаа гарах вэ? Нэмэд энергийн зөвлөгч нь одоо үүсэх болно. За хавар болсон. Эхнээсээ бас хаврын ядраг гэдэг юм нэг тийм болж гин. Даргал нэг туслахыг юм шиг цай уумаарч юм шигтэй. Бас энийг сонсож байгаа та бүхнээс ханиад томуу хөрөв би хагаа сайн боддоорой. Шүл устай юм сайн уугаарай. Ялангуяа одоо 30-аас дээш насныхан минь шүл устай юм сайн уугаарай бас ядарч шүү дээ. За 3 өдөр байна. Ингээ бас очир тэгээд ийм бөгж байна. Бас нэг ийм бөгж байна. Өнөөдөр яаж жоохон содон юмар сонголт гэж бодсон юм. Аль нүдэнд тусж байгаа одоо очир уу бөгжүүд тэрийг сонгоорой заяа. Тэрнээс хөдөр бол хамаагүй шүү. За сонгосон гэж бол найдаж байна. 3 2 1 эхний хөзрөө дэлгэцгээе. За очиртой хөзрийн маань эхний сонголт аягны хаан. За ерөнхийдөө бол энэ 7 хоног таны үед сэтгэл зүйн хувьд их тийм баланстай 7 хоног байх юм байна. Аягны хаан бол өөрөө зүрх болон толгойн баланс гэж явдаг. Ерөнхийдөө зүрх сэтгэл гадуур ч гэсэн бас яах их бол мэддэг төрлийн хөзөр гэдэг юм. Нөгөө талаас илүү тийм та одоо амьдралыг таньсан, хүнийг таньсан одоо хүн болгонд бас тийм заа гэж явждаггүй бас зарим хүмүүс хүнд үгүйх мэддэг, хэний мэдрэмжгээ мэддэг. Их тийм хүнийг таньсан бас одоо үе одоо байх юм уу да гэж бод энэ дэр ингээ гарч байгаа юм аа. За тэгээд цааш нь ингээ харахаар бол юу яах вэ? Одоо харилцан буюу бусдыг татах чадвар чинь айгүй өндөр байна. Угаасаа хаан хөзөр бол одоо толгоогоо мэддэг. Одоо юмын шууд бие даа шийдвэр гаргадаг. Хэд хүнээс нэг тийм хамаарлаа хөзөр биш байхгүй юу? Яг өөрөө шийдэг. Тэгэхээр энэ 7 онцсон таны хувьд юм хэд тус тийм хүнээс хамааралтай биш. Өөрийнхөө хавын маш шийдэг. Өөрөө толгоогоо мэддэг. Бас тэр нь ч гэсэн тийм зөв байсан одоо сайхан 7 хоног байна. Тэгээд бас ерөнхий болон талаасаа тийм тогтвортой бас одоо яг тийм логикийн дагуу бодит амьдрал тулгуурласан шийдвэрүүдийг гаргасан. Мэдээж хүмүүс танд нөлөөлөх оролцож гисэн та ерөнхийдөө бол өөрөө за би энийг мэдж байгаа. Энэ нь бол зөв юм аа. Энэ нь бол хамгийн дайжгүй шийдвэр юм аа гэж явждаг. Тэгээд яг уу зарим хүний зэгсэн танд сухаж магадгүй. Яагаад гэвэл энэ өдрөд сонгосон хүнтэй өмнө нь хүний үгээр заа зүг явчихсан байсан бол одоо харин тэрэндээ юу болцсон? Илүү тийм ухаалаг бас одоо энэ хүнтэй нам маллаад байна уу? Эсвэл би энэ хүний маллах гэдэг нь бол арай мэддэг болцсон байх учраас яг хөө зарим хүмүүстэй бол үг хаях байх. Гэхдээ том зургаараа бол их тийм тогтвортой 7 хоног бол байх юм даа гэж л гарч байгаа юм аа. Тэгээд бас нэг зүйл гэвэл ийм байгаа юм. Одоо 50 байна. Ерөнхийдөө яагаад гэвэл өмнө нь аюу тийм ингээл нэг хүн дүр төргээл алив ингээ заа гэсэн ингээ бол энэ тийм заа тэгээд гэж үзсэн бол одоо за байж байна ч ингэнэ энэ нь зөв тэр нь буруу тэгэхээр би ийм шийдвэр гаргана гэдэг. Тэгэхээр тийм 50 бөгөөд зөв шийдвэр гаргасан 7 хоног байх юм уу гэж гарч байгаа юм аа. За тэгэхээр нэг сонирхолтой зүйл байгаа юм. За би энийг юу яа очир гэдэг элементээр гарч ирэв бас дараачийн өдөр нь зоосны хатан. За таны энэ бол санхүү, таны санхүүгийн холбоотой өдөр. Тэрэн дээр очиртой бас хажууд нь харж байна. Юу гэсэн үг вэ гэхээр юм байгаа юм. Нэгдүгээрт очир бол яг бурхны шишинд одоо орчлын ертөнцийн хамгийн хурц зүйл зүсдэг, бүхний зүйл гэж байдаг. Нэгсэндээ энэ зүснэ гэдэг чинь аливаа юмыг даван туулах бас одоо хүчтэй тийм бол төр чадал байна гэсэн. Тийм хэмжээний энийг тэнд орж ирж байна гэсэн үг нэгт. За хоёрдугаарт өөртөө итгэх итгэлийг танд өгсөн 7 хоног бол байна гэж байгаа юм. За харин энэ санхүү дээр яаж орж ирэх вэ? Тэгээд харцгаая. Тэгэхээр энэ 7 хоног бол санхүү, ажил карьер тал дээр бол ингээр байна. Зоосны хатан бол өөрөө ер нь тара өдөр дундаа хамгийн тайван хэрнээ логиктэй. Одоо нэг юм анир байдаг штэ. Гэл миний хүү яах гэсэн 50. За яах вэ болно доо гэсэн ирээд гэл хамгийн минь хийцэн, хамгийн амжилтсан давхар бүх хүмүүстэй зодтолцсон тий. Гэсээр нэг гадна аюу тийм буянтай царайтай. Нэг тийм төрлийн зоос одоо хөзрийг зоосны хатан гэдэг. Яг тэрнтэй адилхан энэ 7 хоног ч гэсэн таны хувьд бол
ерөнхий хамаг юмаа бол сайхан төлөвлөөд тэгээ яг хийж яхад бол одоо туулах юмаа бол туулаад гарчихна. Бас санхүүтэл төр чи бол гайгүй. Гол нь гайгүй гэдэг нь яг таны өөрийн одоо хичээл зүтгэлээс хамаарна. Хэр сайн төлөвлөгөө гаргана тэр хэмжээгээр аюу сайн явна гэсэн үг. Гэхдээ ерөнхий энергиээр харахад бол аюу дажгүй байх болтой. Ягаад гэвэл хардаа аягны хатхан, зоосны хатан аль нь 50 хэрнээ яг үр дүн гаргадаг хөдөлгөөх байхгүй юу? Нэг тийм худлаа яриад нэг тийм өнгөрдөг биш яг үр дүн гаргадаг хөдөлгөөх учраас тань ч гэсэн бас энэ 7 хоног тэр одоо санхүүдлэр үр дүнтэй байх юм гэж байгаа юм. Тэгэд юу юм? Хариуцлага. Бодод үзээрэй. Хүн юутай хүн хариуцлагатай алдахтай хариуцлагатай байдаг. Тэгэхээр энэ 7 хоног тань ч гэсэн бас одоо алдах юмаа бүр сайхан өсгөж байгаа. Эсвэл алдах юмтай болох одоо тэгтээ тэр нь тийм сайн утгаараа тийм байхгүйс байлгах гэж штэ. Тийм сайхан зүйлс рүү орохоос гадна ерөнхий санхүүчин бол тогтвортой байх юм аа. За юу. Тогтвортой дээр юм нэмдэж орж ирэх гэж байгаа учраас таныг бол харин бүр тийм хэмбэр лундаатай, цог золботой гэсэн аюу тайван хийх юмаа хийждэг тийм сайн одоо юутай бол энергитэй, сайн төлөвтэй бол байх юм байна гэж л гарч иж байгаа юм. За зөрөөд бусадтай хувийн харилцаа, хайр сэтгэлтэй ямар хөө байна? 5 сэлэм. За нөгөө л ярэ. 5 сэлэм бол нэг тийм амар сайн хөдөр бол биш. Гэхдээ ерөнхийдөө бол бас давгүй хөдөр. Ягаад гэвэл ийм байдгийг. 5 сэлэм дээр байгаа бол өөрийн гэсэн ийм барлаа гэх юм уу та. За нэгдүгürt юу яадаг? Зарим хүмүүс таныг яг одоо тогтворгүй байдал дуртай байдаг юм байна. Тогтворгүй ингээл заваар явж чарчаа. Гинт тийм тогтвортой болоод өөрийн гэсэн үзэл бодолтой болоод амбицтай болоод ирэхээр хүмүүс дургу байна. Ялангуяа таны хайртай юмс таны эргэн тойрны байдаг гэсэн дарга зэрэг юм уу хүмүүс. Тэдэнтэй муудалцах. Чи хэзээ ийм болчих ингэ. Чи эсвэл өөрчлөгдсөн ингээд нөлөөлөх гэж оролддог шүү. Болохгүй. Харин тэр зам та өөрөө зүг байх хэрэгтэй. Хүний энерги ундгийн, заримдаа заримдаа сайхан сэргийдэг. Таних ийм гоё сэргэлтийн өрөө орж байгаа нөхцөлд та харин бүр ийм сэргэлтийн юмдаа сайхан ороод харин би бүр ийм гоё байна. Би ийм дайггүй байна. Намайг битгий ингэж дорд үзэж бол хамгаалах хэрэгтэй заа нэг. Хоёрдугаар угаасаа одоо юу гэдгийг хүмүүс тань руу ялангуяа тийм зарим тохиолдолд хувийн харьцаатай ойролцоо юм. Зарим тохиолдолд нэг юм гентийн хүмүүс орж ирээд таны жоохон тийм үл хөндлөх эсвэл дургуугаа илэрхийлэх гэж юм уу те. Нэг ясандаа нэг тийм амар таны амьдралд үр дүнтэй биш хүмүүс одоо таныг жоохон тийм өдгөж нерв түлхэж оролдоно. Сүрэг энерги цацгаж оролдоно. Харин тэр тусна та бүр хүний сүнсийн таниад энэ новшул надад хэрэггүй юм байна. Харин тэрний оронд би ийм хүнтэй арай өөр хүмүүсэд байя гэд тийм хүмүүсүүд битээ үн цэнэтэй одоо энерги зарж яагаад би гэсэн бол яагаад юм тоног гэсэн бол гэж битээ бодоорой. Угаасаа үн цэнгүй хүн бол уусаа үн цэнгүй л байдгийг. Тэрийг л ойлгочих заяа. Харин зарим тохиолдолд энэ хүчээр сонгосон хүн та үн цэнгүй хүнийг үн цэнтэй гэж харах юм. Эсвэл үн цэнгүй мэдсээр бижиж үн цэнтэй гэж харах тийм балай үйлвэл болдог болоод байгаа шүү. Тэрс амар тийм муу юм бол байхгүй. Амьдралаас бол одоо үгүй хувийн харилцаан дээр бол жоохон хогшүрдэгч маягтай үйлвэл болоод ойлгож байгаа. Хэрэггүй хүмүүсийг гаргана. Нөгөө талаас юу яа? Зөөх хүмүүс таны амьдралд бас одоо орж ирээд яг нөө зэсэн цохоод хүмүүсийн сайхан сүнсэн танигдаад энэ бол новшин байна. Энэ бол дажиг байна гэдэг нь сайхан гарч ирсэн тийм одоо 7 хоног бол байх юм шүү гэж бол гарч ирж байгаа юм аа. За харъя. Зөрөөд. Одоо энэ 7 хоног болж байгаа үйл явдлууд чинь те одоо болон танд одоо боломж авчирж гин үү эсвэл айл анжиг болох гэдэг нь те харъя. Во. 8 зос. Болж байна. За ястай таны танд бол одоо нэг яргуур урлаа гэдэг чинь одоо тийм хавар болоод энерги гэдэг чинь сэргээд тамир тэгж чинь сэргээд их сайн үйл явдал болох гээд байгаа юм байна. Тийм учраас одоо юу гэдгийг юмыг болгоё бүтээ засахаар үр дүн чинь сайхан гаргая. Одоо энэ өдөр сонгосон хүн таны буйны азийн сайхан үеийн үр чинь орж ирэх гэж явж байгаа юм байна. Бас давхар ерөнхийдөө бас тийм гоё юмд хүрэх гээд гоё үр дүн гаргах гээд сайхан явж байгаа учраас одоо бол та энэ зүйлсүүд дээр нэг тийм одоо яана энэ эсвэл би өнөөдөр ингэж явах нь зүйтэй эсвэл ийм сайхан үйл явдлыг одоо тийм бас болохгүй гэдэг биш битгий бод. Зүгээр л юм сайхан болго надад ийм зүйл сайхан болох хэрэгтэй юм байна. Би энийг сайхан болгох юм байна.
Тэгэд энэ зүйл надад уусаа сайхан зүйл болж байгаа мэн л явчих заяа. Бас нэг зүйл гэвэл ийм байгаа юм. Зарим хүмүүс амар сайн, амар ур чадвар муутай, хогийн хэрнээ амаараа аваа гардаг. Зарим хүмүүс үнэхээр ур чадвартай бараг л Монгол хотод дэлхийд топ тийм ур чадвартай хүмүүс яах вэ өнгөрөө яах вэ. Харин та бол өнгөрөх ёстой хүн шүү. Харин бүр хийх сайхан өнгөрөөд үр дүнгээ сайхан гаргаад авах ёстой сайхан мөнгө цаас аваад явж яхан танд бол хамгийн чухал. Тэгэхээр энэ 7 хоног болох одоо танд ерөнхий үйл бол дандаа тийм азийн бөгөөд зөв үеийн үрээр хийж байгаа гоё үйлдэлүүд үр дүнгууд бол орж ирэх юм байгаа юм шүү гэж гарч иж байгаа юм аа. За хоёр дахь нь ажил төрөл тал дээр ч одоо та юу байна вэ? За юу яасан? Hermit буюу даяарч дүүтэр гарч ирсэн. Яг уу ерөнхийгөөрөө ажил төрөл тал дээр хүнд бити найдаа нэг сахилттай шалд ордог шиг юм болчих гээд байна. Нэг өсөндөө зарим хүмүүс юу яадаг? Гоё ярьсан шигэ тийм үйлдэл гардгүй. Яг уу гарна гэж хүмүүс итгүүлдэг. Танд яг тийм үйл явдал болох гээд байна. Тэгэхээр битгий хүмүүс найд яг өөртөө найд за би ингэж болох юм байна. За би энийг хийвэл болох юм байна те. Ингэж хийвэл одоо хүмүүсээс зөвлөгөө сонс. Гэхдээ яг хийх юм бол өөрөө хий. Яг нэг хүмүүст найдаад энэ хүн хийгээд өчнө эсвэл энэ тэр хүн тэгчин гэсэн нэг тийм битгий хий заа юу нэг. Бас нэг зүйл гэвэл заавал нэг тийм амьдрал чинь санхүү мөнгө тал дээр бас туулж ээж энэ нь ийм юм гэдгийг одоо харуулж ээж болох үс тийм сайхан үйл явдал болж байгаа юм байна. Гол нь энийг та яг өөрөө давж туулах хэрэгтэй. Одоо юу гэдгийг зарим хүнд одоо амьдралын нэг тийм сорил байдаг. Нүүртлэх, чирэн нүүртлэх хэрэгтэй. Яг би өөрийнхөө жишээнээр хэлэхэд бол би бас нэг фактлаад нэг хүнтэй эвгүй харьц одоо орчвол дараа нь тэр хүнээс санаа зовоод би бас одоо дараа нь дахиж тэр хүнтэй нүүр тулаад уушлахч боо юм болдог. Миний хувьд заримдаа бас хүмүүсээс тийм эвгүй байдалд очоод тэрнтэйгээ нүүртлэх гэдэг бол хэцүү. Тийм учраас надад яг тийм хүнтэй нүүр тулна гэдэг аюул төвхтэй байдаг. Тэр шиг таны амьдрал бас санхүүтал дээр одоо бас нүүр тулах ёстой. Заавал хийх ёстой. Заавал өөрөө хийх ёстой. Тийм үйлслүүд байгаад байгаа шүү. Тэрийг хийж иж амьдрал сайхан болно шүү. Тэгэхгүй бол нөгөө л нэг хэмдэ бид нөгөө л нэг балаа юмнууд байгаад байгаа юм. Тэгээ чи юм байгаа юм. Хүн нэг юм санаарай. Хүн үхлээ хүлээг хөвчих байхдаа тэгчдэг байж ингэждэг байж гэж боддог болохоос одоо яг тийм тэр үед яатсан бити хийгээгүй байсан гэж нэг юм боддгоо шүү. За юу. Тэгэхээр битгий амар тийм одоо яана эсвэл бити бод зүгээр л хийгээд үз зоригтой бай. Амьдрал таны харин бүр сайхан хэмэр дундаа чинь ивэж байгаа шүү. За юу. За гурав дахь нь нэг сава. За юу яасан таны амьдрал бол энэ зүйл сайхан боломж болж орж ирж байгаа юм байна. Энэ бол үнэхээр сайн зүйл. Яагаад вэ? За нэгдүгээрт таны амьдрал уустай ийм байгаамаа. Одоо харин бүр ингээ гоё тийм хичээх ёстой, гоё үр дүн гаргах ёстой тийм сайхан юмны эхлэл яваад байгаа. Ялангуяа хувийн харилцаа, хүмүүстэй харилцах харилцаа эсвэл хосын харилцаа тал дээр. Тэгэхгүй тийм зүйл сонгосон хүнтэй жоохон зөөлдөх юм уу нэг юм хажуудаа нарцис хүнтэй байдаг ч юм уу эсвэл ямар ч хөнгөө байдаг ч юм уу. Тэгээд нэг юм гоё үр дүн гаргаад тийм дээшилсэн тийм гоё юм болгоё гэхээр болдгоо тэгэхээр за яах вэ орхичдаг. Үгүй харин энэ 7 хоногоос та бүр гоё үр дүн гаргаад гоё болгоё бүтээгээ ингэж явах хэрэгтэй байна. Тэрний одоо эрч хүч одоо гал энерги нь орж иж байгаа юм байна. Тэгэхээр ямарваа нэг зүйл хий гэвэл ер нь сайхан бүтсэн бас ямарваа нэг зүйлээ нүүртлээ гэвэл бас сайхан эрчүүлээ орсон ер нь дуртай зовлон ч яадаг гэсэн маягтай байна. Яг уу бити хамарлын зохиорой илүү тийм гээдс мэдсрүүтэй хөрхөр газар зохиорой. Манай нэг юм цагдаа надад хэлжсэн. Битгий хүнийг тийм хөрхөр газар зогчоорой гэдэг. За уучлаа тэр жаах. Ямар ч байсан миний хэлчихээ санааг бол ойлгож байна. За яа. За ерөнхийдөө нь бас эргээд харахад бол ийм байна. Сүнсний хувьд бол илүү тийм хөгжсөн 7 хоног байх бөгөөд илүү сайхан буйны үйлрүүд бол орж ирэх болно. Санхүүтал дээр бол хамгийн маш сайхан төлөвлөлт бол дайраад ор. Гэхдээ хүнд нэг найдад хэрэггүй. Зурд хүмүүс таны яагаад юм болсон чи хэзээ юм байсан гэвэл түүмээ гэрээ. Яагаад гэвэл энэ бол таны химэр тундаас хэрэгж байгаа үе заа юу. За харин бурхан багшинд юу гэж зөвлөд байна харъя. Хамгаалагдсан. Та одоо
амьдралдаа ийм огцом өөрчлөлт хийж байгаа үедээ ийм хамгаалагдсан securityтэй тийм ардаа 10 танк 2 хороос хэрэгтэй сайхан явж байгаа шүү. Битгий өөрөөрөө нэг тийм зоригтой үйлдэлээ яана маань гэх юм байхгүй. Харин бүр ийм зүйлтэйгээ сайхан нүүр тулах хэрэгтэй юм аа гэд дайраад ор гэж байгаа юм шүү. За битгий өөртөө яана гэж битгий багтлага зүгээр байгаа. За харин энэ талаа таны энерги ямар хөө байх нь одоо харцгаая. За од гэдэг өдөр буусаа. Юу штэ давгүй штэ таны энерги од чи юм гэхгүй юу? Чөтгөр өдөртэй хүн тулаад өстэй бөөн хямарж байгаа. Тэгээс сүүрийн цагааг өдөр болоо өстэй хамаг юм дэл босуулаад тэгээд хамгийн дараа чи хамгийн ихний өдөр нь од өгдөг. Таны амьдралын бол хаварч нь одоо эхэлж байна. Нэг юм өвөлжөнгөө нэг бол өвөлжөнгөө эсвэл ерөн сүүлийн хэдэн жил аюу тийм гүрийж амьдсан бол одоо тэрийг салгах заяа. Яг хийх юм өөрөөдөө зоригтой бай, өөрөөрөө хамгаал. Яг үнэхээр зөв үйл хийж байгаа гэдгийг мэдж байгаа бол бүр мэдэрч байгаа бол тэрнийхээ төлөө л хүмүүс юу гэж хэлсэн, юу гэж бурдгсан, ямар новшгүй гэж хэлсэн ч гэсэн хамаагүй зүгээр л энэ миний зам хэрэггүй, зам болохгүй, би зам энэ л миний зам юм аа гэж дайран заяа. За ингээд одоо эхний хөзөр манд дуслаа. Хөзөр дэлгэрэнүүд таалагдсан бол одоо лайктараараа, шеэрээрээ, сабскрайбаараа мөнтөнөөшөл маш баярлах болно. Мөн гүйлний утган дээр хийх шинэ урсгал зорилготой байна. Юуны одоо тэмүүжинд гэж бичвэл тэр шинжлэх сайхан манифест хийгээ зэлбэрлүүд өрөөдөр болно. Тэгээд нээл миний бие одоо сайхан хүмүүсөө сайхан оффислэр суугаад үзэж байгаа. Сансарт 13-т байгаа. Та бүхэн сайхан холбогдоод асуугаад бол үзүүлж болно. Бас та бүхэн ингээ байнгын одоо хавар болж байгаа байнгын стресст бас ядран та бүхэн энерги угаасаа ядран заа ихээр энерги зэвэрлдэг Oracle давсыг та бүхэнд санал болгож байна. Ердөө 10 сар минут давсгуулсан дороод 10 сар минут ингээ бэлтгэж ярьдаг. Айгүй сайхан чи тэгээд амарт юм багшсан. Тэгээ хамгийн сүүлд нэм хэлээ. Таны амьдралын хавар дахин эхэлж байгаа шүү. Өвөл дууссан. Гэтэл та өөрөө нэг тийм одоо хавар балтоонд орох үед те та нэг юм пэлгтэй госодож пэлгтэй яваад иж болохгүй шүү. Халуун шүү. Даралтай болоо шүү заяа. За ингээд одоо эхний өдөр манд дуслаа. Хоёр дахь өдөр рүүгээ орцгоё. За хоёр дахь өдөр маань за ингээд илгээ. 7 зоос. Энэ 7 хоногийн ерөнхий байдал бол юу байна? Их тийм хичээсэн, бас болгоё бүтээгэж явсан, хадаа хардворк гэж хэлдэг ч тэр хөдөлмөрлсөн тий. Тэгээ тэрнийхээ бас үр дүнгээ бас авсан. Тийм сайхан 7 хоног байх юм байна гэж бол одоо гарч иж байгаа юм. 7 зоос бол юу ярьдаг? Одоо хөзрийг ажиглавал одоо энэ тий бас зөндөө их ингээ сайхан ургац зургаад ажгүй болоод бас сайхан явж штэ. Мань хүн бол бас хийсэн юмнийхаа сайхан үр дүн хараад бас бодлогошроо те одоо бас ажгүйч юм уу гэхдээ бас арай болоогүй ч юм уу гэд нэг талаас бол эргэлзсэн эргэлзсэн. Гэхдээ ерөнхийдөө бол зөв зөвмөр явж байгаа гэдэг нь мэдсэн талаар байгаа юм. Тэгэхээр юу яа? Нэг талаасаа бол энэ 7 хоног бол таны хувьд жоохон бодлогошрол давтсан. Нэг талаас хийх юм хийгээд бас одоо яасан их ажил вэ, яасан дундч үгүй юм бэ гэдээ явах л байх. Нөгөө талаас бас одоо тийм бодол давтсан. Би ер нь зөв зөвмөр явж байгаа эсвэл энэний хийх зам нь юу юм бэ гэсэн тийм маяг юм бол болох байх. Гэхдээ эцсийн үр дүнгээрээ бол 3 дахь зүйл гэвэл таймлайнаар илүү тийм төлөвлөгөө гаргасан. Төлөвлөлт хийсэн. Би энийг хийвэл ер нь яг яах юм те? Яг юугаар дуусгах, яг юуны үрдлөө би яваад байгаа юм. Тэгэд одоо хийж байгаа чинь зөв юм уу? За зөв бол би яаж цаашаа левел төвшин нэмэхтэй? Буруу бол яах юм? Тэгтлүүгээ илүү тийм бодож төлөвлөсөн тийм 7 хоног бол байх болов гэж бол одоо энэ ингээд гарч байгаа юм аа. Гэхдээ юу яа нөө? 1000 хүн бодолд авцсан ч гэсэн одоо чинь бодол үр дүн 2 одоо бодол хөдөлмөр 2 өөртөө бодоод байна гэж одоо би үгч юм. Би яг жишний бяцхан нэрч би ингээл анх Солонгост ирэхдээ тэгэл ястаа ингээл бараг л амар мөнгө хураагаал айн мөнгө хэмнээлтэй хагас жил хаам ч юм уу тийм сонс мэдэл гой мэдэл бусаад яв гэж бодсон. За яг ковидын үеэр карантин үеэр 2-7 хоног хаам тэгэл 2-7 хоногийн гой мэдэл за үндэ ууйдсан нэрээ. Яг тэр шиг нэсэндээ бодол яг үйл хоёр бол өөр байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол танд бол ингэн бодлороо бол хийх юм бол хийх байх. Гэхдээ яг хийж байгаа хийх хүсэж байгаа үр дүн чинь арай өөр байх магадaltaй байх учраас крентийн буруу зүйл бол биш шүү. За юу ийм байгаа юм.
хичээж байгаа хэрнээ хажуугаар нь бас амьдралаа хаяггүйгээр үр дүн гаргаарай гэж бол энэ 7 хоногт хэлж байгаа. Тэгэхгүй бол энэ үзэр сонгосон хүн та нэг үл ажиллаа хийчих гээд эсвэл ажлын мал олчих гэж жоохон тийм бол байгаад идэм байна. За юу. Тэртэл дээр бол анхаараарай. Бас нэг зүйл нь ийм байгаа юм. Ерөнхий хөв тавилангийн хувьд 7 зоос гэдэг бол ийм байдгийн. Одоо ямарваа нэг гол одоо тийм юунд юу төлөө зорилгод ер нь хүрэх гээд аягүй ойрхон байх шүү. 10-аас 7 дор явж шүү те. Тэрийг бас яг ухаараа сайхан хараарай. Бас жоохон тийм болчмол санагдах юм бол байгаа шүү. Битгий тэгээрэй гэж бол энэ дэрийг харж байгаа юм. Тэгээд хамгийн чухал нь гэвэл юу яадаг? Нэг төвлөө ямар урамболчин бүр урахгүй ямар ч ингээд амьдрал дээр хүн юу гэдэг вүлээ одоо өсөхгүй ингээд таг зогсож байгаа огцон өсдөггүй байдаг штэ. Яг тийм юмны аягүй өмнөхөн явж байгаа шүү. Альва юу хийж байгаа зүйлдээ бол хичээгээрээ аягүй сайхан үр дүнгийн гоё юм руу орох гээд байгаа шүү. Гэхдээ энэ ийм үед нь нөр ингээ хаяа явуулж игнээсээ муухай юм болно шүү. За юу. Тэгэхээр битгий өөрөөгөө тийм гол бүх юм зүг зүг байгаа гэдгээ харагдж байгаа юм. За тэгэнгүүт ийм бай. Санхүү болон 7 хоногийн санхүү талтай. За нэгдүгürt энэ бол зүрхний одоо зүрхтэй бүгж байгаа. За бүгж бол голдуу тийм хайрыг бэлэгддэг, хайрын одоо юу шүү дээ. Нөгөө талаасаа бас бүгж бол юу яадаг? Амлалтыг бэлэгддэг. Одоо ёстой бурхан багштай ч үгүй юм уу те хүндийхтэй ч үгүй юм. Одоо энэ бурхны төлөө өмнө одоо ингэнэ гэд. Яг тэр шиг энэ 7 хоногийн санхүү бол нэг аяг буюу та юу ямаар байна? Одоо мэдрэмжийн сэрэлдэх юм уу? Альва хийж байгаа зүйлсээ бас таашаал авна. Яагаад гэвэл танд одоо энэ 7 хоногоос л санхүүтэл дээр гоё үр дүн өгсөн. Бас ингээ хэдэн цаас мөнгө нь орж ирж эхэлсэн. Эхэлсэн шүү. Яг тийм амар алж идэх арай гайгүй байх. Ямар ч үсэн гоё үр дүн эхэлсэн тийм зүйлс бол болж байгаа учраас бас нэг юм хүн юу гэдэг чтэй хараад нэг юм баяраад нэрмэс гождөг штэ. Үр дүнгөө өгсөй би чадлаа гэл. Яг тийм сайхан үйл явдал бол болно. Удаан нэг тийм яах мэддэхгүй байсан балаа зүйлс бол эхнээсээ үр дүнгээ эхлэх учраас аюул дэжгүй. Бас нэг зүйл гэвэл юм байгаа юм. Ажил төрөл тал дээр илүү тийм зүүн совингоо дагаж юм хийж байвал аюул сайн. Таны зүүн совин бол уг нь ихт аюул сайн ажилтдаг. Бас сайж мэдрэмжтэй хүн. Гэхдээ нэг зүйл байгаад байна. Юу гэвэл яг энэ зүүн совингоо дагах уу эсвэл балаа мэдрэмжээ дагах уу гэхдээ та балаа мэдрэмжээ дагах гэдэг шүү. Тэгэхээр яг зүүн совингоо дагсан тийм чухал шийдвэрүүдийг хийж иж таны амьдрал бас энэ талд илүү сайн зовс ингэж болох юм хийж болох зүйл орно гэж байгаа юм. Тэгээ бас зүйл гэвэл чөлөөтэй бай. Ямар нэг ажил төрөл хийж явах та. Заавал ийм байх хэвээр, тийм байх хэвээр биш. Би ингэж хийж үзүүл яах вэ? Эсвэл би ингэж хийлээ орлого болох те. Эсвэл би энэ хүмүүст ингэж хэлээд одоо яавал зарвал болох ч юм уу те. Битгий хоёрын хооронд одоо ингэчүүл яагаад тэгчүүл яана гэж битгий харин бүр тэр цмаа би ингэж хийж үзье би ингэж хийж үзмээр би ингэж нэгснөө хийж байгаа зүйлсээс би таашаал авмаар амьдралын сайхрыг мэдэрмээр би нэг тийм боолын хөдөлмөр эрхлээгөө те би зүгээр л хийх юм хийвэл мөрөөр явж байгаа. Тэгэхэд би бас яг одоо энэ зүйлийг хийгээд ингэнээр би өөр хөтөөс амлсан бас харцсан байгаа. Тэрний хөдлөө би юм хийж байгаа учраас би нэг юм хоёрын хооронд яд хэлж байгаа би хийхгүй гэдгээл өөр өөртөө итгүүл. Тэгсэн зүйл бүх юм аягүй сайхан гоё болоод бас аягүй дажгүй үйлрүүл орох юмаа гэдэг хөзрүүл энэ дээр ингээд гарч иж байгаа юм аа. За бас нэг зүйл нь сүүлийн үйл юм байгаа юм. Ажил төрөл хийж явахдаа хүмүүстэй харилцаа үнэлсээ хөгжүүл. Одоо нэгсэндээ өөрийнхөө зүрхсэл байгаа зүйлсээ хүмүүс сайхан зориул. Бас хүмүүстэй хамтарч яж заавал нэг юм зожигроод би хийх хэрэгтэй те гэх нэг тийм балаа одоо таавал би хатуу үнэ хэлээ. Та нинжа биш. Нэг тийм шөнөөр явдаг тийм нинжа биш. Нэг тийм олоола хийдэг тийм нийгмийн хүн. Тэр нинжа мэж чинь л нэг тийм шөнө ганцаараа тийм мэдрэл мэтэв шиг хан дээр авир явж идэгий. Таавал хүн заяа. Тэгэхээр ямар нэг хийж байгаа бол хүмүүстэй л хамтарч ажиллана. Хүмүүсийн арга ярьж хүмүүсийг тань заяа. За зөрөөд хувийн харилцаа. Гэж байгаа шүү. Савааны хөлийг баттар. За юу яана? Жах өөрийгөө дараарай тэгээд. Юу яадаг шүү. Ер нь савааны хөзөр ялангуяа хөлийг баттар гэхээр бол танд энэ 7 онцтой эрчвэ, эмчвэ, цэвэр одоо иршүүд энерги ялгарна гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэхээр одоо
танд бол нэг тийм хүмүүс орж ирэхгүй. Ер нь аж төрлийн харьцааж бай, хувийн харилцаач бай, эсвэл ээж авийн харилцаач бай хэлж ирсэн. Та өөрөө нэг юм амар нэг юм шил зүвцэн, тэгээд нэг юм жакет гусцсан тэгээд нэг юм дагуураа нэг юм ботинктэй нэг юм амар өмсөдөг чинь өндөр ядж яхад. Тэгэл нэг юм охин болгон руу очиод танилцал тэмцэг яваад идэг. Та яаж яах тэгж байгаа нэг дажиг охин аваад чигтчихдэг. Жохон тийм хүний энергээр орох магадлал байгаа шүү. Яагаад гэвэл танд одоо хувь хүний тал дээр шиг тийм гал энерги байгаа юм. Ер нь бол эрэгтэй нэртэй хүн бол амьдралаа өөрөө босгодог. Энд би хүүслэр яриаггүй шүү. Би энергээр ярьж байгаа шүү. Эршүүд энергтэй хүмүүс бол яг амьдралаа өөрөө босгодог. Бас хайртай хүн гэдэг юм эсвэл хүмүүсээ өөрөө олж авч, өөрөө найрчиж, өөрөө чигтж аваад, өөрөө тэгээд нэг юм гэрлүүгээ дагуулж өгдөг ч юм уу те. Тийм учраас юу ямаргүй шүү. Нэг тийм энэ 7 хоногт айлч төрлийн хүмүүстэй харьцсан гэсэн одоо юу гэдгийг нэг тийм бардам зангараа суух биш харин оронд нь юу яах хэвээр одоо тийм найралдаа тэ цэцэн мэцэг өгдөг ч юм уу эсвэл тэгээд нэг буудалж ирдэг ч юм уу тэ би зүгээр л одоо тийм юунаас ярьж байгаа шүү нэг тийм балаа юм ярьж байгаа шүү гол нэг миний утгыг хэлж байгаа юм бол утгыг ойлгож явуулна яаж чинь хичээ өөрөө яг зүтг тэгэхэд бол хувийн харилцаад бол болох уу гэсэн юм байхгүй. За харин энэ 7 хоногт одоо хийж байгаа зүйлэр чинь одоо гаднаас боломж орж ирэх нь те юу яах нь харцгаа. Ваа. Хаан гэдэг үзэр гарсан. Болж байгаа юм энэ бол. Ийм байна. Энэ 7 хоногт бол таны ялангуяа санхүү болон ерөнхий амьдрал чинь бол одоо гал энерги уусаа орж ирж байгаа юм байна. Одоо хаан гэдэг хөдрөөлөөрөө хоньны одоо ордны илэрхийлдэг. Хонь бол юу гэдэг? Зүгээр нэг тийм одоо ууцны хонь биш, аяг тийм сүргийн манлай хоц гэдэг одоо хоньны тийм энерги байхгүй юу? Нэг өстөнд та өөрөө яг хоньны сүргээ юм уу эсвэл өөрөө амьдарч байгаа хүмүүсээ яг өөрөө тийм дагуулад явъя, болгоё бүтээгээ дайруул аюу дажгүй. Тэрнээс нэг тийм бусдыг хараад бус хүмүүс юугүй бол тэгээд явбал таны дээр бүтэхгүй заяа. Тэгэхээр та яг өөрөө яг амьдралыг юу хийх хүсэж байна, ямар хөө баймар байна, хинтээ зүг баймар байна, бас юу хэмээр байна гэдэг яг өөрөө хичээгээ явж ижил бүхэн сайхан болно. Тэрэн рүү аюу анхаарах шүү заяа. Хоёр дахь нь. За энэ сонирн болсон шүү. Яалтчгүй одоо хайнгад байна хүлээстэй хүн. Яалтчгүй та зарим одоо үгийн одоо таныг санхүүтэл дээр чинь бол бас юм жоохон хаагаад байгааг л таагаад байгаа юм байна. Энэ үгээр сонгосон хүнтэй ялангуяа сүүлийн үед юу яагаад байна? Их амар тийм баяж байгаа юм бол гэсээр бас амар тийм өсөхгүй байгаа юм бол алга. Нэг юм хичээж аваад үнэхээр хичээж байгаа. Гэсээр тийм болохгүй юм байгаад байна. Азар юу гарсан шүү дээ. Нэг аяг гарцсан. Энд чинь өмнөх өдрөн. Тэгэхээр одоо энэ юм хүлээсээсээ тайлах хэрэгтэй байна. Гол нь тайлахын тулд одоо яалч тийм жоохон эрсдэлтэй ахын ч гэдэг юм эсвэл тийм дөрвийн бус тоглолтууд хиймээр байна. Тэгэхгүй бол та яг эндээ байгаа гэвэл байгаа л явах юм байна. Одоо байгаа л гэдэм байлиг гişил юм болох гэдэг байна. Нөгөө талаас гэвэл сүнслэг талаа жоохон хөгжүүлэлтөө тийм сайн манифест хий. Юу гэдэг юм? Хүнийг одоо энергийн төвшнгөөр нь дарж болдгийг. Хичээл түр хугацаанд таны нэг тийм жоохон тийм дарах тийм амьдрал шиг юм уу эсвэл хүнс шиг юм уу тийм дарах үйл явц болсон байна. Одоо тэр даралт чинь дууссан гэж гисэн та сэтгүүндээ тийм одоо бас айдастай байгаа болохгүй заяа. Тэгэхээр энэ дарсан айдас хүдс яадаг гэдгнээс бол та заавал гарах ёстой. Энд бол одоо тийм айх юм бол байхгүй. Нөгөө талаас энийг сүнслэг байдлаа хүн өөрөө одоо хөгжүүлж ээж хүн дараачийн систем байдаг бол ордын шүү заяа. За 3 дахь нь энэ халуусан. Чөтгөрөд үзэр гарсан. За юу яана? Та одоо яг энэ үзэр сонгосон хүн та бол харин өөрөө жоохон яг хүмүүстэй бас жоохон яаж харьцаа мэдхгүйээс гадна бас өнгөрсний тийм балай нөлөөллүүд бол байдаг юм байна. Би хэлээд байгаа шүү энэ 7 төрөл ер нь аль ч тал дээр л жоохон дөрвийн бус тоглолт хийнэ гэдэг. Одоо та нэг гаргасан алдаагаа давтах гэдэг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо эхлээд нэг хоёр зүйл байна. Хүнийг танихгүй байх. Буруу хүн таны амьдралд орж ирэхэд та тэрэнд заа гэж хэлэх. Хоёр дахь нь яг зөв хүн рүүгээ та дайрахын оронд худлаа тийм их зан гаргадаг ч юм уу эсвэл худлаа нөгөө тийм хайрцахгүй эсвэл одоо тэр хүний хүлээдэг ч юм уу те. Тэр хүн намайг одоо яг уу чинь би яахгүй гэдэг. Тийм үйл явдал болох гэдэг. Гурав дахь нь гэвэл юу яах гэдэг. Таныг бас нэг юм нэг юм балан үсэдэг штэ. Бүтгэр үгдийг мэдсээр байж нэг хүмүүсээ тэгэл уулзаад идэг. За энэ бүтггүй шар ихтэй яг ойрхон бүтггүй шар юм да гэдэг. Яг тэр шиг жоохон үйл явдал одоо болох гээд байгаа учраас битгий оролцоо юу ягараа. Одоо их нэг хийдэг юм а хийгээрэй заяа.
Амьдралд алдаа хүн олон давталгаа гэдэг. Тэгэхээр энэ удаа би хэлээд байгаа шүү. Ялангуяа хүмүүстэй харилцах харилцаан дээр дөрвийн бус тоглолт хий илүү тийм өөр хүмүүстэй шинэ хүмүүстэй танилц өөрөө хичээж зүтгэлтэй. За юу. За юу яана? Энэ 7 өдрийн ерөнхий бол гоё юмны сайхан амьдралын сайхан үр дүнгууд бол гарч байна. Тэрэндээ та өөрөө яг зоригтой хичээж үзэл болно. Хувь тэмдэглэл бол танд хамгийн юм нөхцөн байгаа. Зөрүүд та одоо яг өөрөө тийм балаа нөхцөл байгаа учраас энээсээ гарахын төлөө нэг аяг буюу тийм одоо чин сэтгэлийн хүслээр хүсэл одоо гарч иж байна. Зөрүүд та бас нэг ийм балаа нөхцөлд хавийн харилцаанд байгаа учраас одоо нэг ийм өгдөггүй үрждэггүй гэдэг нь хөдөл байгаа учраас энийгээ сайн сэргээгээд одоо тийм галын нэрэл тань руу явуулж байгаа юм байна. За зөрөө тэн дээр одоо бурхан багш энэ л одоо ерөн сахиус нэгрүүтэй тань юу үзэг өгч одоо харцгаая. За юу яана? Ямарваа нэг юм хийх гэж байгаа бол эсвэл хүмүүстэй харьцаж байгаа бол эхлээд аюул сайн бэлд. Шууд нэг юм тактик ороод гацхын оронд ямарваа нэг сайхан бэлдээ давтж байгаа юм хийвэл аюул үр дүнтэй шүү. Ер нь та шууд ороод энэ үсээ сонсон хүн та шууд хүмүүстэй ч юм уу төлөвлөж юм ороод те импресацаараа тийм одоо яг өөрөө мэдрэмжээр яг яриад асуудал зүг төвчөнд гардаг юм бол биш байна. Тэгэхээр тэрний өмнө одоо тэгээд дуруу хүнтэй ороод чи бол царай мөдөж юм эсвэл чи бол новштой гэж хэлхийн тулд та өөрөө жоохон бэлдэх ёстой шүү. За юу. Тэгэхгүй тэрний өмнө шууд тараад чижиггүйгээр болохгүй. За зөрөөд таны одоо энэ 7 өдрийн энерги үхэл гэдэг энерги гарсан. Би яг үүнийг гайхсан. Энэ хөзөр бол би эхлээ бодохгүй чинь ингээд сони хүлээд үзэр гарчлаа. За арай өөр хөзөр солих гэсэн чинь дахиад гарсан. За тэгэнгүүт нь бодож байгаа яалтчгүй энэ зүйл сонгох хүмүүс бол энэ 7 өдрт бол ер нь зарим зүйлсийг бол дуусгах, зарим зүйлсийг эхлүүлэх хэрэгтэй байна. Үхэл бол нэг тийм муу өдөр биш. Зүгээр л нэг зүйлсийн дуусгал нөгөө зүйлсийг эхлэл. Бид нар заримдаа буруу харилцаа, буруу ажлыг те одоо дуусгаж зөрөө шинэ амьдрал эхлэх хэрэгтэй. Ялангуяа таны хувьд бол энергийн түвшин чинь бол өөрийгөө одоо дахин шинээр бүтээх хэрэгтэй. Тэгж бүтээхийн төлөө та хичээх ёстой. Зөвөр нь хоёрын орд хараас үжил болохгүй. Яг тийм нэртэй байна. За ингээд одоо 2 дахь өдөр манд дууслаа. Хөзөр дэлгэцэн таалагдсан бол одоо лайк дараараа, шеэр хийгээс өсгөх дараагаар мөн таны шил маш баярлах болно. Намун одоо гүйлгийн явтан дээр хүсэж тийм ямар хөө зоригтой байна. Юу төлөө тэмүүлж төвшин бол тэрнээс ахын манифест хийгээ зөвлөлүүд дээр үлрэх болно. Тэгээ та бүхэндээ одоо асуухыг хүсэж байгаа ментор гэхийг хүсэж байгаа эсвэл хөзөр үзүүлмээр байгаа бол та бүхэн надад Instagram, Facebook-оор холбогдоорой. Бас 13-т бол манай хаяг бол байгаа. Тэгэд байнгын стресстэй ингээд энерги тогтворгүй хэцүү байгаа бол та бүхэн Oracle энерги зөвлөлт давсыг санал болгож байна. Ердөө 10-аас 20 минут давсдагсан дараа 10-аас 20 минут ингээд бэлтгэл гараад тэгэхээр аюул сайхан болдог байгаа заяа. Тэгээ хамгийн сүүлд нь мэлээ. Та яг өөрийнхөө амьдралыг эзэн отоод болж байна. Эсвэл өмсөж чадахгүйсэн ойлгож байна. Гэтэ одоо байгаа боломжийг алж болохгүй шүү заяа. За одоо ингээд та бүхэнд хамгийн сайн төгсөн ерөө 3 дахь зөвлөгөө орцгоё. За 3 дахь хөзөр маань одоо харцгаая. Temperance ойртож дэгүүд гарч ирэх үзэр байна. За юу яасан? Энэ бол одоо сахиусан тэнгэртэй мэдрэмжийн 2 аягийг бариад одоо усаах ингээд алхим хийгээ байж гэсэн үг. Энэ 7 хоног бол таны хувьд харьцангуй тийм нэг талаасаа бол дотор хүн дээр илүү үйл явдал болсон гаднах амьдрал дээр харьцангуй тийм 57 байх юм даа гэж гарч байгаа юм. Нэгдүгээр таарууд одоо темперанс үзэр бол мэдрэмжийн үзэр. Мэдрэмжэн дээр яах вэ хөө ер нь амьдрал дээр яавал хамгийн дээр гэдгийг одоо гараад өгөх үзэр нэгт. Хоёрдугаар нөгөө талаас бас балансын үзэр. Амьдрал дээр энэ ер нь нэг юм балансаа олох тэ ажил карьер ч гэдэм үү хувийн харилцаа ч гэдэм үү эсвэл хүмүүстэй харилцаж юм уу тэ аль тал дээр нэгсэндээ таныг бол тийм болгоомжтой бодолтой шийдвэрүүдийг гаргах одоо тийм ерөнхий тийм 7 хоног бол одоо байх юм гэж байгаа юм. Энэ юм юу гэдэг чтэй хурдан явъя гэвэл ганцаараа яв, хоолт явъя гэвэл олоолаа яв гэдэг. Яг тэрэн шиг бас хурдан явъя гэвэл юу яа? Одоо яар яг хоолт явъя гэвэл 50 яв гэдэг шиг таны амьдрал бол энэ 7 ер нь болно гэсэн үг. Нэгдүгээрт юу яж байгаа юм? Одоо амьдрал дээр чинь таны амьдрал бол ингэж байна. Одоо ерөнхийдөө тийм хит амар хурдан мөнгө олох юм уу? Эсвэл хит амар хурдан үйл явдал болохоо дараа нь тэр таны тийм сайн болохгүй байгаад байна.
Харин одооноос эхлээд таны амьдралд юу явах гээд байна? Илүү тийм дайжгүй үйл явдлууд болох. Дайжгүй үйл явдал болохдоо тэр нэг юм багаар орж ирээд нэг үедээ аюу дайжгүй үсгдэг ч юм уу. Тийм аюу үйл явдал болох. Тийм одоо юмны эхлэл нь энэ 7 хоногс бол сайхан тавигдж байгаа юм байна. За энэ юу яана? Гэхдээ илүү энэ тийм илүү мэдрэмжтэй холбоотой хөзөрөхгүй юу? Тийм учраас одоо яг амьдрал дээр юу болж ийн яаж нийтгэж ийн гэдэг дээр цэвэр одоо та яг амьдрал дээр яг юуг мэдрэмээр вэ те? Амьдралын тайван байдал уу? Аж аргалтай байдал уу? Эсвэл тийм ганцаардсан байдлыг мэдмээргүй байна уу? Илүү тийм олоолаа баймаар байна те? Яг тэрийг та яг үндэ шийдмээр байна. Тэгэхгүй бол энэ үеийг сонгосон хүн та яаж магадгүй гэсэн маягаар яваад байна. Энэ бол их тийм сайн зүйл бол биш. Харин тэрийг та энэ 7 хоногт яг зөв шийдэх ёстой. Тэгэхгүй бол юу ямар үзэгдэл хэлээ? Амьдралын нөөний жаргаж үзэгддэг, зовоож үзэгддэг, айлангаар амьдрал гэдэг шиг тийм үйл явдал болно. Нэг тийм сайн бол биш. Тэрнээс нь та өөрөө яг толгоогоо мэдээд шийдээд ингээд хийгээд явах ёстой шүү гэж бол энэ дээр гарч иж байгаа юм аа. За харин таны санхүү яах юм? Вау. Бас нэг сонирхолтой үзэр. За энийг жоох ингэж чи техникийн саатал гарлаа. Ой. За. Юу яасан? Нэгдүгээр энэ бүгд чардаа их гоё бүгж байгааз. Одоо энэ удаа энийг сонгосон та их тийм гоё чамин сонголт хийсэн байна. Хоёрдугаарт одоо ууг нь шүүх цагдаатай холбоотой үзэр. Гэхдээ энэ ингэж байгаа юм. Нэг өсөндөө та яг өөрөө амьдралынхаа хийж байгаа үйлдэлүүдээрээ хэр хариуцлагатай байж байна вэ те? Хэр ерөнхий зүгээр хүнд найдад байна уу? Эсвэл яг зүгээр өөрөө өөртөө хамгийн болгон бүтээнийг яваад байна уу? Яг энэ тал дээр та юу ямар байна? Хичээж зүтгэмээр байна. Тэгэхгүй бол одоо энэ justice буюу шудраг байдлыг хөзөрөөл ингэдэг юу гэдэг одоо баланс гэх юм уу? Амьдралаас өгсөн бол авдаг, авсан бол өгдөг. Бас өгсөн бол авдаг гэсэн ийм зүйл байд юм аа. Хаална та яг юу яагаад байна? Бас одоо яг өөрийнхөө хийж байгаа зүйл дээрээ одоо итгэж өмчлөхгүй байгаад байна. Тэгэхээр ингэж байгаа нэгсэндээ яавал ийм сайхан гоё чамин гоё бүгжийг зүүх вэ те? Та ч гэсэн хүсэж байгаа шүү дээ. Тэгвэл яаж нэгсэндээ амьдрал дээр вэ? Яг ийм сонголтуудыг, ийм асуултыг яг өөрөөсөө асуумаар байна. Тэгэхгүй бол энэ үзэл сонгосон хүн та санхүүтэл дээр бол илүү их тийм ерөнхий маягаар явдаг. Яг амьдрал дээр болно штэ гэж явдаг. Гэсээр нэг тийм амар бас яг хичээж байгаа. Гэхдээ яг юуны төлөө яг хичээж байгаа гэдэг нь мэдэхгүй. Зүгээр л нэг тийм хичээх ёстой, хоолой ихтэй талхаах ёстой гэсэн маягаар л яваад байна. Ийм зүйл танд байх нь бол маш буруу. Бас нэг зүйл гэвэл ийм байгаа юм. Хүн яг юу тарин түүнийг хараад гэхгүй. Тийм учраас энэ зүйл сонгосон хүн та юу явах вэ? Яалтчгүй. За үнэхээр би баяжих хэрэгтэй юм байна. Би ингэ сайн амьдралыг хүсэж байгаа. Би ингэх хэрэгтэй байна тийм. Тэхийн төлөө би юу явах хэрэгтэй? Хичээх хэрэгтэй. Гэтэ одоо хичээж байгаа маань үр дүн багтай байна. Тэгэхээр би илүү тийм сайн хичээхсгөл арай өөр аргаар хичээх хэрэгтэй байна гэдгээ та өөрөө ухаараач гэдэг байгаа юм. Тэрийг ухаарсан бас тэгвэл яаж тэ илүү сайн хичээх гэж ойлгосон. Илүү тийм толгой ажилласан 7 хоног бол мөнгө савгаар байх. Гэхдээ амар яг нэг нүгээр шууд гэж ойлгоод бүх юм өөрчлөхгүй байх. Илүү тийм багаар одоо өөрчлөгдөх болов гэсэн хөзөрөл энэ юм шиг заяа. За дараач яах вэ? Хувийн харилцаа яах юм? Энэ юу яачих шиг боллоо. 10 сая мэд үзэр гарсан. Яалтчгүй одоо сүүлийн үед зарим ерөнхий хүмүүсийн одоо энийг адилхан төстэй хүмүүсийн нэг юм юу болоод байгаа юм. Шинэ циклд амьдралын циклэнд тусаад дараа шинэ цикл одоо нэг циклэнд тусаад өөр цикл эхэлж байгаа байхгүй юу? Ийм үе зарим хүмүүст бол санхүүгээр хүн тусдаг, зарим хүмүүст итгэл үнэмшил хүн тусдаг, зарим хүмүүст бол хувийн харилцаа хүн тусдаг юм байгаа юм. Нэг ёсондоо магадгүй та энэ талаарт бол бас зөндөө сонин зүйлсүүдээр нүүрт болох байх, зөндөө сонин зүйлсүүдээр бас жоохон харах байх. Гэхдээ ерөнхий зургаараа бол энэ зүйлсний гэсэндээ яг болох ёстой зүйлс бол одоо ингэ болж байгаа юм аа тий. Битгий өөрөөр нэг тийм ямар нэг зүйл ингэ хийж яах битгий буруутгаарай. Одоо амьдрал бол яг үндэ амьдрал юм аа. Заавал тийм зөв буруу биш. Энд ч одоо хүний л яг амьдарч байгаа амьдрал учраас юу бодог.
сайн зүйл болно, нууц зүйл болно. Гэхдээ азар 10 сэлэм гарсан учраас энэ таны бас энэ балай байдал ч юм бол харин сайхан тийм бас дуусах шатндаа ороод дараач илүү сайхан тийм зөв хүмүүстэй уулзах, зөв харилцаанд орох, зөв өөрийгөө хайрлах ч юм уу тийм зүйл бол орж байгаа юм байна. Ер нь энэ хэсэг сонсон үедээ угаасаа бас одоо бусдын сайсхны төлөөгээд өөрийгөө жоохон хайцсан хүн байна даа гэж бол гарч иж байгаа юм аа. Гэхдээ энэ бол нэг тийм буруу эсвэл хэцүү гэсэн юм боловч угаасаа хүн одоо юуныхаа хувьслийнхаа хөвчлөг уусал ийм зүйлэр бол заримдаа ордог. За ерөнхийдөө бол нэг ийм маягийн байна. За харин одоо юу вэ? Энэ 7 сард одоо боломж байна уу? Эсвэл одоо юу байна вэ? Аюулын тийм юм байна харъя. За юу яасан? Эхнийх нь бол 6 сэлэм deep mind буюу одоо энэ ингэмээр байна. Бүх юмыг та ер нь өөрөөдөө тийм тодорхой болгомоор байна. Өөрөөсөө одоо чухал асуултуудыг асуумаар байна. Би яг үнэндээ би жаргаад байна уу? Эсвэл би зовоод байна уу Яг тэр төлөв юм бол бодож үзмээр байна. Тэгэхгүй бол та ингээд нэг юм байнгын нэг юм балай нөхцөлд гайгүй юм шиг, гайтай юм шиг, тэгсэн ирнэ бас тийм арай дайжгүй юм шиг, гэсэн ирнэ их тийм хоёр итгэн хоосонд яваад байна. Одоо энэсээ бол болно. Яг юу нь яг яаж амьдрах юм? Тэрний эхлэлийг энэ л тавина. Бас яаж амьдрмаар байна Юу хүсэж байна? Тэгхийн төлөө шаардлагатай гэсэн алхмуудыг, шаардлагатай гэсэн үйлдэлүүдийг хийгээд явмаар байна. Тэгэхгүй бол ингээл нэг юм ерөнхий байгаад байхаар нөгөө л нэг байгаад байхаар яг үүндээ амьдрал явдгүй. Болохгүй шүү заа яг ийм зүйлж бол хоёр дахь нь бүр гоё. Аягны хөлөг баатар. Түрүүчтэй адилхан. Гэхдээ илүү тийм сагуудлал байгаа. За дахиад нөгөө ярих юм би жоохон ярьчих гээд байна. Гэхдээ ярих л баг. Тэгэл одоо зүрх сэтгэлээсээ яг яаж амьдрмаар байна яг тэрийгээ л хийж амьдр. Хоёрын хооронд нэг тийм сонин үйлдэл хийгээд эсвэл би зөвдөн хийж байна бүрэн хийж байна. Одоо амуу амьдралаа болж байгааг нь бас бодоо болохгүй. Таны амьдралаас нэг тийм болоод байгаа ч юм юм бол алга. Харин бүр тэр тусмаа яаж энэс илүү сайжруулах вэ? Яаж илүү тийм дайжгүй үйл явдал орох вэ? Тэрлүүл илүү сайн орж, тэрлүүл бас илүү сайн юм хийж явмаар байна. Үгүй бол ингээл яваад байвал ингээл яваад байна. За юу. За харин гурав дахь нь буюу одоо хувийн харилцаа. За тэр та хүнийг танихгүй байна. Танд яг тийм одоо таны амьдралын суурь болох үз. Нэгдүгээр та хүмүүс болох хэрэгтэй. Хоёрдугаар та өөртөө бас миний амьдралтай яг хүмүүстэй харилцах тал дээр яг суурьнд зүг байна уу буруу байна гэдгээс та ойлгох хэрэгтэй байгаад байна. Тэрний эхлэлийг та энэ 7 хоногт явах гэдэг. Энэ 7 хоног бол таны хувьд их тийм сонирхолтой 7 хоног бол байна. Гэхдээ нэг тийм амар муу биш. Гэхдээ юмны одоо эхлэлийг тавьсан одоо ялангуяа өөрийнхөө сүнсийг хамгаалсан, өөрийнхөө сүнсийг бас хайрлсан тийм сайхан одоо 7 хоног байх юм байна гэж бол энэ дээр гарч байгаа юм аа. За ерөнхийдөө ингээ харъя. За мэдрэмж тал руу бол бас илүү орсон, илүү тийм мэдрэмжнээ юу хийхийг хүсэж байгаа бас олсон 7 хоног байх учраас энэ дээр логик ашиглаад яавал дээр юу хийвэл амьдрал руу сайхан байх юм тэрнүүгөө сайхан нэгт ороорой гэж бол нэг хэлж байгаа юм аа. Хоёрт одоо амьдралдаа юуны төлөө хариуцлага яаж амьдраа гэдэг илүү тийм шийд гэсэн одоо үе гарч байгаа учраас яг зүрхсэж илүү тийм бас дээшээ доошоо савсан байх. Гуравдугаарт өөрийнхөө амьдралын одоо бас сайн бол муугаас салж байна. Тийм учраас зөрөөд яг би одоо яг яаж сэтгэл зүйдээ илүү амьдралс сайн бэ гэдгийг ч одоо та өөрөө тодорхойлох хэрэгтэй байна. За юу. За зөрөөд юм харцгаая. Энэ 7 танд одоо сахиусны тэнгэр тэнд юу зөөлсөн байна? Харцгаая. Бичрээд бич гэж байна шүү дээ. Одоо юу гэж байна? Таны амьдралд яг юу хэрэгтэй, яах юм те? Тэрийг та бүр маш сайхан тодорхой бич. Уг нь та ингэ гоё бичгээр таны одоо яг гоё тодорхой болгоод үр дүн хардаг. Тэгэхгүй бол та юу яагаад байна? Юу гэдүүлээ бичихгүй байхаар тэгэл бодоод өнгөрөөд байна. Харин та биччихээж яг гоё ингэ тодорхой болоод ингэх ёстой юм байна. Би тэгэх ёстой гэдгийг мэддэм байна. Нөгөө талаас гэвэл юу гэдэг юм бэ? Бишүүлэг бич. Яг өөрийнхөө юу мэдчихээн тэрийг бас сайхан гарга.
дотроо битээ ингээд хоримтлуулаад хадгалаад байна. Наач нэг тийм өөр чинь одоо сайн юм бол яг үндэ авчлахгүй байгаад байна. За юу. За харин энэ 7 таны энерги ямар хувь байх нь харцгаая. За энийг сониуд гарсан. Ингэж амар ярьж байгаа дөр шийдвэр өдөр гарсан. Юу гэсэн үг вэ гэхээр таны одоо сүнс яалч руу идэвхж байгаа ийм өндөр энергитэй байгаа үед та юу яах ёстой? Одоо харин бүр дайжгүй би ингэж болох юм байна, би тэгж болох юм байна те. Одоо өөрийнхөө амьдралын хамгийн сайн сайхны би одоо ингэж болох юм байна. Би энийг л хийсэн үед би бол мэдэрсэн 7 хоногт байх юм байна. Тийм учраас юу ягаарай? Яг гоё хий гэсэн одоо сайхан манифест хийгээ, залбирал өгүүлдээд эсвэл одоо юу яадаг чинь те. Одоо залбирал үлдээ, тийм бол дундаагаас сэргийгээ те. Тийм байвал одоо айгүй сайн сайхан тийм одоо 7 хоног байх юм байна шүү гэж бол энэ дээр ингээд одоо гарч иж байгаа юм. За юу. За ингээд одоо 3 өдөр маань дууслаа. Хөдөлгөөн эрхтэн таалагдсан бол одоо лайк дараарай, шеэр, subscribe дараарай. Мөн таны шеэрэл маш их баярлах болно. Мөн одоо Google-ийн утган дээр юу хийх хүсэж байна вэ? Ямар хөө зорилготой байна? Юу нөлөө дэмжиж хөвчөөлөө тэр зүйл сайхан манифестигээ залбирал үлдээ өрөөл өрөх болно. Тэгэхээр та бүхэндээ хамгийн сайн сонирхсан өрөө. Би ингээд та бүхэн ингээд надаас асуух юм байгаа бол та бүхэн юу яхаарай? Би одоо 13 сайхан сууж байгаа. Надад одоо Facebook, Instagram цагаа сайхан үзүүлж болох юм байгаа юм. Нөгөө талаас юу хийж болно? Юу гэдгүүлээ? Байнгын стресстэй ингээд дотроо хэцүү байгаа бол та бүхэн миний Oracle энэ зөвлөлт авсыг одоо хэрэглээд үзээрэй. Ердөө 10-20 минут авснаас нөрөд 10-20 минут ингээд бясалгал хийгээд ирэхээр аюул сайхан болж байна авчихсан. За тэгээ хамгийн сүүлд нь би нэг хэлье. Амьдрал танд бол зүйл тодорхой байх хэрэгтэй, бас хичээх хэрэгтэй. Та нэг бол тодорхой байгаад эсвэл хичээхгүй байгаад байна. Энэ тал дээр л авахаар заа юу. За одоо ингээд та бүхэндээ хамгийн сонирхолтой хүссэн ерөө одоо ингээд дараач үзүүлэлт дээр уулзцаая.